Увс аймгийн 100 жил болж байгаатай холбоотойгоор одоо миний номын санд увстай холбоотой ямар ном байна гэд хайсан чинь зүүн хаан хөхөчүүдийн түүхэн замналын ном байна. За 1314 онд бичигдэж дууссан Судрын чуулганд одоо Монгол овгуудын үүслийг дурдсан байдаг. За энийг энэ ном дээр хэрхэн бичсэнийг та бүхэнд одоо харж үгүй. Үдгөө хүртэл хонгороод горлоос ихэрэс илжгэн урайхад хилэнгүүт нэрээр мэдэгдэж ирсэн иргэд хавтгаада дарилган Монгол гэдэж байна гэхгүй юу? Иргүүн гүнд байсан язгуурын монголчуудаас үүсч онцгой нэртэй болоод тэндээс гарч ирсэн тэдгээр овгууд бол нохос, урайхад, ихэрэс, олхонууд, горлоос, илжгэн, хонглууд гэх мэтээр ингэж бичсэн байна. За энэ бичиг дурдгдсан тэр илжгэн халахууд бол Өнөөгийн Увс аймгийн Зүүн хангай, Өндөр хангай, за Баруун Түрүүн, Цагаан хайрхан гэдэг сумдуудаар нутгалж байгаа ийм хүмүүс юм аа. Саяын дурдсан зүйл бол энэ сумдуудаар нутгалж байгаа илжгэн халахуудын талаарх түүхийн хамгийн эртний одоо дурсамж түүхэн баримт мэдээ. Энэ бол 6-аас 9-р зуунд одоо болсон үйл явдлыг өгүүлж байгаа юм. За энэ дээр бол зохиогч нь юу бичсэн байна вэ гэхээр Жужаан төргийн дайнаас одоо илжгэн халахуудын сэжим одоо хэлнэ гэж бичсэн байна. За ингээд Тэмүүжний 13 дугаар хүрээнд одоо илжгэн оролцснаас үзэхэд тэд бол Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг анханасаа дэмжиж байжээ гэж нэг эрдэм шинжилгээний өгүүл бичсэн байна л да. Илжгэн одоо Чингис хааны эсрэг байлдаагүй отгуудын хэдэн ширхэг отог байдаг байна. За эдгээрийн дотор бол энэ илжгэн отог бол орж байгаа. Чингисийн 13 хүрээний байлдаан гэдэг бол 1190 оны асуудлыг бид нар бол ярьж байгаа. За дахиад нэг Судрын чуулганд гарсан зүйлийг би бичлэтгэлээ. Энд дээр юу бичсэн байна вэ гэхээр горлаад, хонгороод, илжгэн баргууд энэ 3-4 аймаг Чингис хаантай огт байлдаж байсангүй. Тэдний тамга нь ижилхэн садан төрлийн ёс даалдаг, худ уураг болдог ав. Хаант нь тэднийг хизээч хувааж хинтж боол болгон өгч байсангүй. Тэднийг хишгтэнд тоолж байв. Түүний үед тэд ямагт хамттаж жатай ноёны хишгтэнд багтаж байсан аж ахуй. Өдгөөч тэдний хөвгүүд торгон зэрэгт байсаар байна гэж. Судрын чуулганы энэ өгүүлбэрүүд нь бол илжгэн хотын 13 дугаар зууны байр суурийг тодорхойлсон ийм одоо зүйл юм а. За энэ дээр би бас нэг зүйлийг энэ номон дээр бас цаавал одоо энэ номон дээр бичсэн нэг өгүүлбэр надад маш их таалагдсан. Монгол овгуудын үүсэл нь ураг төрлийн нэг гаралтай гэхээс илүүгээр ихэнхдээ зориуд бүрэлдүүлсэн засаг захиргааны хуваар маягтай байсан. Өөрөөр хэлбэл отог овгууд нь аль нэг цагт илүү хүчрхэг хүний мэдлэлд цугласан буюу хуваарлж эзэмшүүлсэн нэгжүүд юм а. Тиймээс илжгэн нарч төрөл ах дүүс гэхээс илүү анхандаа нэг дор цуглаж эзэнт захирагдсан хүмүүсийн нэгдлээс үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл илжгэн хүн гэж тусдаа зүйл байхгүй. Илжгэн гих засаг захиргаанд хуваарлагдаж хамтдаа удсан түүх бол бий юм аа. Үүнтэй адилаар ойрд юм уу хатхин гэж өөр хүмүүс гэж байхгүй. Харин тодорхой нэг бүлт нийлж захирагдсан явсаар түүхэн явцад соёлоор ондооших ба ижилслэр ойртсон бүлгүүд юм аа. Үүнийг зориуд зөвлөлтийн угсаатны онолоор ястан гих ялгаа гаргаж нотлоод үүнийг угсаатны бүлгүүддээ сэхээднүүдээр дамжуулан сурталтаж төрийн бүртгэлд тусгаж нөлөөлж байжээ. Зориуд ялгаа зай гаргахыг оролцсон мэт гэсэн. Энэ өгүүлбэр зохиогчийн өгүүлбэр бол надад их таалагдсан. За ингээд түрүү нөгөө 13 Чингисийн үе буюу 1200-1200-1200 оны үеийн талаар илжгэн халахуудын байр суурийг цөмөрөөр тодорхойлсон шүү дээ. Үүнээс хойш 15 дугаар зуунаас хойш түүхийг өгүүлсэн. Гэрсэн Цухантайжийн 2 дугаар хүү ноёнтой бол илжгэн отгийг мөн одоо тэргүүлж байсан талаар энэ номонд бол дурдсан байгаа. Түүхийн хэсэг нь нэлээд их. За халахын баруун гарт 1550-ад онд илжгэн бисүүд нар бусад отгийн адилаар Хэрлэнгийн саваас өрн зүг нүүдлээд ингээд дагаар ботход 1000 км асыг туусаар Алтан бэлд ирж сууршжээ гэж байгаа 1550 оны үйл явдал. За үүний дараа 1650-ад оноос эхлэн 30 гаруй жил үргэлжилсэн отог хошууны зөрчил үүмэн мөн илжгэнчүүдтэй холбогдно гэж байна. За энэ одоо илжгэнчүүдийг эвдсэн нь гээд энэ нэг бүтэн баргалж бүлэг байгаа юм л да. Тэгэхээр энэ талаар бас одоо энэ номноос уншиж болно. Мөн Галдан бошигтын өдүүлсэн хэрэг зан халахын ноёдын манжид одоо хэрхэн урвсан талаар энэ талаар бас энэ тодорхой энэ номод дурдсан байна. Илжгэнчүүд одоо эдгээр болон чулуутын бэлчээрд суухаар хаанаас 1696 онд надад зарлиг гаргуулж авч ирсэн байна. За энэ газарт илжгэнчүүд 80 орчим жил амьдарсан байна. Эдгээр чулуутын бэлчээрд шүү дээ. За хожим нь 1772 онд илжгэнчүүд одоо хан хөхийд нүүн очиж тэндээ суурьшсан байна гэж зарим судлаачид өгүүлсэн байдаг. За энэ судлаачийн нэрийг бас энд дурдсан байгаа.
За тэгээд энэ зарим судлаачид ингэж өгүүлдэг гэд тэгээд энэ дээр одоо бичсэн зохиолч нь бол мөн өөрийнхөө одоо нөгөө хаан илчилжүүд хаан бүхийн нутагт хэрхэн ирж суурьсан талаар өөрийн олж мэдсэн их сурвалжуудад дурдан бичсэн байна. За энэ номны одоо энэ түүхэн хэсгийг нь бол соёлын гавь зохиолсон сэтгүүлч Батам Самбуу бичсэн байгаа юм. За 100 хаан хөхөжүүдийн түүхэн замнал гэдэг энэ Увс аймгийн 100 хаангаа сумын 100 жилийн ой зориулсан бичсэн юм номыг одоо энэ илжигэн халахуудын талаар зарим хүмүүс бол сайн мэддэггүй шүү дээ. За тэгээд илжигэн халахчууд бол ийм одоо эртний түүхтэй олон 100 жилийн түүхтэй ийм одоо батгүй байх нэ. За тэгээд энэ ном дээр бас одоо илжигчүүдийн хэрхэн нүүдэлжсэн тэр нүүдлийг газрын зурагт маш сонирхолтой бас харуулж өгсөн байгаа. Нийт одоо Увс аймгийнхаа иргэдэд бүгдээр 100 жилийн баярын мэдээг хүргэе. Сая Увсын 100 жилийнгаар Увс 100 жил гэсэн энэ түүхэн ном гаргасан байлээ. За тэр гоё түүхэн номыг авбал яас та бүхэнд бичлэн өгүүлж бас болох юм аа.